За байгаль дээрх 5 энгийн яв ажилтны нэг төрөл гулзаалтын яв ажилтны тухай ойлголт ярив. За гулзаалтанд ажиллах шилбийг дамнуур гэдэг. Дамнуурыг 3 үндсэн бэхлэгээр бэхэлдэг. За тэгэхээр та бүхэн бас онлын механикийг үзсэн. Хөдөлгөөнтэй болон хөдөлгөөнгөө нөхсөн тулгуурууд байна. За эхний тохиолдолд хөдөлгөөнтэй нөхсөн тулгуур аваад үзье. За ийм байдалтай. Хэвтэй чиглэлд хөдөлгөөн хийхийг зөвшөөрсөн ийм тулгуур ажиллах юм. За дараагийн нэг тулгуур нь хөдөлгөөнгөө нухсан тулгуур байна. Гурав дахь тулгуур нь зоолтон бэхлэгээ. За дамнуурыг ийм 3 бэхлэгээр үндсэн бэхлэгээр бэхэлдэг. За энэ бэхлэгээнүүдийн тухайд ярихад бол энийг бэдлгуур гэх юм бол босоо чиглэлд хөдөлгөөнийг хорьсон реакцч RB үүсдэг. За энд болохоор хэвтэй босоо чиглэлд хөдөлгөөнийг хорьсон за бэдлгуур гэж үзье. RB HB гэдэг ч юм уу. За хэвтэй чиглэлд хөдөлгөөнийг хорьсон. За энд реакцийн момент MB за босоо чиглэлд хөдөлгөөнийг хорьсон RB хэвтэй чиглэлд хөдөлгөөнийг хорьсон HB гэдэг. За ийм 3 үндсэн бэхлэгээ байдаг. Тэгэхээр гулзаалтанд ажиллах дамнуурыг гулзаалтанд ажиллах шилбийг дамнуур гинэ гэж. За дамнуурт гулзайлах момент үйлчилж байвал цэвэр гулзаалт үүснэ гэж үздэг. За хөндлөн хүч болон гулзайлах моментод зэрэг үйлчилж байх юм бол хөндлөн гулзаалт гэж тайлбар хэлдэг. За гулзаалтын дотоод хүчийг тодорхойлохдоо огтлын арга хэрэглэнэ. За огтлын арга гэдэг нь мэдээж бид бүхний мэддэг ямар нэг хийцийг хоёр хэсэгт огтлоор хуваахад аль нэг тал дээрх гадаад хүчнүүдийн айлгүйр нийлбэрээр дотоод хүч тодорхойлогдно гэсэн арга байдаг. За гулзаалтын үед дотоод хүч тодорхойлохдоо тэмдгийн дүрэм тогтооно. За тэгэхээр би нэг схем зуръя л да. Тэмдгийн дүрэм схем зуръя. За дамнуурын нэг хэсэг байлаа гэж үзье. Ингээд. За мөн энд нэг хэсэг авъя. За дахиад нэг хэсэг авлаа. Ингээд 4 хэсэг авчээ. За ингээд дамнуур байна. Дамнуурын хэсгүүд байна гэж үзье. За ингээд огтлол хийя гэж. Огтлол хийсэн байлаа гэж үзье. За тэгвэл ийм төвлөрсөн хүч дээшигээ чиглэж иж болох юм. Дээшигээ. За нөгөө талд нь ийм байдалтай. Тэгэхээр энд Q энд MM огтол байх юм бол Q гэд. За дахиад Q доошо чиглэж MM огтлол байг. Q дээшээ чиглэж. За дараагийн тохиолдолд ийм момент байна. Дотоод хүчний момент. Огтлын төвтэй харьцангуйгаар гадаад хүч ийм момент байг. Ийм хэлбэртэй байг. За эсрэг чиглэлд M гэд. За тэгэхээр одоо бол MM огтлоос зүүн гартлыг тооллын их зүүн гарталтай гэдэг ингээд товчилж ил доо. Тооллын их баруун гарталтай гэдэг ингээд товчилж. За тэгвэл ийм тэмдгийн дүрэм тогтооно гэж. Тооллын ихийг зүүн гарталд авсан үе дээш гэсэн хөндлөн хүч. За үүнийг нэмэх тэмдэгтээ аваа гэсэн тэмдгийн дүрэм. За доошо чиглэж ивэл хасах тэмдэгтээ аваа зүүн гарталтай байлгаад тохиолдол. За огтлын төвтэй харьцангуйгаар цагийн зүйний дагуу эргүүлж явах юм бол
нэмэх тэмдэгтэй аав. За цагийн зүүнний эсрэг эргүүлж байвал зүүн гарталтай авах үед энийг хасах тэмдэгтэй аваа гэсэн юм дүрэн байх. За ингээ баруун гарталтай бол ойлгомжтой эсрэгээрээ. Тоолдыг баруун гарталтай авсан доош чигээс өдлөөчийг нэмэхээр аав, дээшээ чигээс өдлөөчийг хасах тэмдэгтэй аав. Хогтлын төвтэй хайрцангуй цагийн зүүнээ дагуу байвал нэмэх тэмдэгтэй хогтлын төвтэй энэ төвтэй хайрцангуй цагийн зүүнээ дагуу өргүүлж явах юм бол хасах тэмдэгтэй энд нэмэх тэмдэгтэй гэдэг нь цагийн зүүнний эсрэг эргүүлж явах тохиолдол. За ийм байдалтай тэмдгийн дүрм тогтоодог. За нэг дамнуур авъя. Дамнуур авъя. За дамнуур тодорхой ачаалалд ажиллажийг хөдөлгөөнтэй болон хөдөлгөөнгөө нухсан тулгуураар тулсан ийм тохиолдол байг. За дамнуурт хүчнүүд үйлчилжийг F. За жигд тархмал ачаа байна. Q дэшиг гэж хэлсэн хүчүүлж. За энд B тулгуур гэвэл реакц хүч RB үснэ. F төвлөрсөн хүчийг Q. За энд C тулгуур гэвэл RC реакц хүч үснэ. За энд мөн хэвтэй чиглэлд HB гэсэн реакц хүч үснэ гэдэг. За энд нэг тодорхой зайд огтлол хий. Тэгээд DZ гэсэн элементар хэсгийг ялган авч үзье. За баг зэрэг томруулъя. Дамнуур ийм хэлбэртэй байлаа гэж үзье. За мэдээж энэ огтлогдсон таслаж авсан хэсгийн урт нь DZ элементар хэсэг байгаа. За дамнуурын уртын даваа татсан тэнхлэг энд O1 гэж тэмдэглэе, энд O2 гэсэн тэмдэглэгээ хийе. За мэдээж гадаад хүчний Q хүч байгаа. Жиг тархмал ачаа. Дэшээ чиглэж байгаа. Тархмал ачааллын эрчмийг Q гэж тэмдэглэе. За дотоод хүч анхаарал үзэх юм бол энд Q гэсэн хөндлөө хүч үүснэ. За энэ огтлол дээр Q дээр нэмэх нь DQ элементар хөндлөө хүч нэмэгдсэн хэмжээний хөндлөө хүч үүснэ. За моментын тухайд M момент үүснэ. За дахиад энэ O2 төвтэй хайрцангуйгаар M дээр нэмэх нь DM хэмжээний момент үүснэ. За ийм байдалтайгаар элементар хэсгийг зурж болох юм. За бидний зорилго бол одоо энэ тэнцвэрийн нөхцөлийг анхаарч үзээд эндээс бид энэ тархмал ачаа төвлөрсөн момент ямар хамааралтай байх вэ гэдгийг тогтоох зорилго тавина. За эхлээд Q байна. Q нэмэх тэмдэгтээ орж ирлээ. QZ нэмэгтэй QDZ хэмжээний төвлөрсөн хүч болголоо. Хасах тэмдэгтээ Q дээр нэмэх нь элементар DQ хэмжээний ачаал байна. Ингээд тэгтээ тэнцэнэ гэж ийм болох. За эндээс том Q-нүүд нь хураагдаад тархмал ачааллын эрчмийг олох юм бол том Q төвлөрсөн хүчийг дамнуурын уртаар нэг удаа дифференциал авсантай тэнцүү байна. За үүний дараа O2 зэгтэй хайрцангуй момент хүчий. O2 зэгтэй хайрцангуй момент хүчий. O2. За O2 шүү. O2. За тэгэхээр мэдээж M момент нэмэх тэмдэгтээ авбал Q-гээс том Q DZ мөр бичигдэнэ. За жижиг Q-гээс нэмэх тэмдэгтээ QZ. За мэдээж DZ урттай байна. Энэ ачаалал урт нь DZ байна.
За мөрөн дээсээ хэмжээг 2 тухаас хэмжээтэй тэнцүү байна. За нөгөө энэ моментыг хот үзвэл хасах тэмдэгтээ орж ирнэ. Хасах тэмдэгтээ орж ирнэ. Хасах тэмдэгтээ m дээр нэмэх нь dm хэмжээний момент үчигдэн. Ингээд хийхдээ тэнцэнэ гэж. За мэдээж энэ 2 дугаар цэгийг q дээр нэмэх нь dq элементаар хөндлөөч хамаарахгүй учраас орхино. За ингээд энэ нэг хэсгийг анхаарал үзэх юм бол dz гэдэг хэмжээ өөрөө маш бага байгаа. Тэгээд dz-ээр үржүүлээ дахиад dz-тэй хагасаар энийг ойролцоогоор тэгтээ тэнцүү маш өчүүхэн гэж үзвэл энэ тэгштэйглийг орхиод ийм хэлбэртэй бичиж болж байна. Хөндлөө хүч гэдэг нь гулзайлах моментыг домнорын уртаар 1 удаа дифференциал авсантай тэнцүү. Ийм тэгштэй бичлээ. За одоо бид өмнөхтэйг холбоод бичвэл хөндлөө хүчийг домнорын уртаар 1 удаа дифференциал авсан нь за гулзайлах моментыг домнорын уртаар 2 удаа дифференциал авсан нь тархвал ачааллын эрчимтэй тэнцүү байна гэсэн дүгнэлт хийж байна. За ийм байдлаар гулзайлтын үед тархвал ачаа Q хөндлөө хүч за мөн гулзайлах моментын дифференциал хамаарлуудыг гаргаж авч тайлбар хэлдэг. За үүний дараа бид гулзайлтын дотоод хүчний эпүр байгуулах жишээ авч үзье. За гулзайлтын дотоод хүчний эпүр байгуулах тэмдгийн дүрм ашиглах тухай тайлбар хэлж өгье. За тэгэхээр нэг жишээ авъя. Дамнуурт төвлөрсөн хүч гулзайлах момент үйлчилжээ. За би дамнуурыг хийнтэлд зурчихын бодолтын зүүн гарталтаа хийнэ гэж бодоод. За дамнуур хөдөлгөөнтэй болон хөдөлгөөнгөө нугсан дулгаараар тулсан байг. За ийм байдалтай дамнуур хийж байна. За дамнуурт төвлөрсөн хүч төвлөрсөн момент үйлчилжээ. Төвлөрсөн хүчийг F гэдэг. За момент жиг тархмал ачаа үйлчилжээ. За жиг тархмал ачаа чиглэл нь доош байгаа. За ямар нэг хийцээ жишээ барилгын дээвэр дээр дулаалгын материал жиг тараах үед жиг тархмал ачаа болдог. За энэ төвлөрсөн момент байгаа. M хэмжээний. За энэ чиглэлд юм байна гэт. За хийцээ хувьд хэмжээ шиг өгөгдсөн байна. За энд 2 м 4 м 1 м зайд байна гэт. 1 м зайд. За бодлогын өгөгдлийг харъя. Тэгэхээр Q нь 20 кН гэж өгсөн байна. Q 20 кН метр 1 м уртад 20 кН. За F хүчний хэмжээ 10 кН. За 1 тонн орчим ачаал байна. M төвлөрсөн момент 30 кН метр байна гэдэг. За бид тулгууруудыг B, C гэж тэмдэглээ. За тулгуурууд дээр реакц хийж үүсэх нь ойлгомжтой. RB реакц хийж үүссэн RC реакц үүсч. За реакц хүчнүүдийг мэдээж тодорхойлж статик тэнцвэрийн нөхцөл ашиглаад тодорхойлно. За тодорхойлсон утгыг би шууд биччихье. Реакц хүч тодорхойлж цаг алдалгүйгээр. За RC нь 22 кН, RB нь 68 кН гэсэн реакц хүч үүсжээ. Ийм байдалтай. За мэдээж бодлогын зорилго бол дамнуурт үүсэх дотоод хүчний эпүр байгуул гэсэн байг. MQ гэж. За тэгэхээр
Дамнуурын уртын дагуу дотоод хүч хэрхэн дарахсныг харуулсныг дотоод хүчний эпүр гэдэг. За ийм хавтгай дээр байрлсан хавтгай системийн хувьд дотоод хүч, хөндлөн хүч, гулзайлах момент үүснэ. За уртын дагууд хүч үйлчлэгийг учраас дагуу хүч үйлчлэхгүй гэж үзнэ. Ийм байдалтай. За хүчнүүдийн үйлчлэлээс хамааруулаад үзэх юм бол дамнуурын 3 огтлол хиймээр байна. За 1 2 за 3 дахь огтлыг баруун гартал руугаа хийнэ гэжээд ингэж. За тэгэхээр өмнө нь тайлбар хийсэн. Тооллыг баруун зүүн гарталтаа авсаар дуул зүүн гарталтаа авсаар дээш чиглэсэн хөндлөн хүчийг нэмэх тэмдэгтээ доошоо чиглэснийг хасах тэмдэгтээ авах мэтлэн тэмдгийн дөрвийг энд схемчлээд зурцсан байгаа. За ингээд огтлол хийгээд дотоод хүч тодорхойлоод явъя. Нэгдүгээр огтлол гэвэл нэгдүгээр огтлол нь Z1 нь тгээс 2 м завсарт. За энд 2 м байгаа. 2 м завсарт хийнэ гэж. За QZ2 гэвэл. За F хүчийг анхаарал үзье. Тооллыг зүүн гарталтаа ингэж яваад аваад үзэхээр доош чиглэсэн байна. Хасах F буюу биднийхээр хасах 10 кН F утга юм байна. За MZ1 гэвэл нэгдүгээр огтлын учраас MZ1 гэвэл хасах тэмдэгтээ FZ1 гэдэг. За огтлын төвтэй харьцангуйгаар гулзайлах момент ингэж байна. Мөр нь энэ болж ирнэ. Биднийхээр Z1 за энд байгаа. Ийм байдалтай. За нэгдүгээр огтлол тэг үед гулзайлах момент нь тэг болно. Z-ийн оронд орлууллаа. Гулзайлах момент тэг боллоо. Нэгдүгээр огтлол 2 м үед гулзайлах момент MZ1 нь за 10-ыг 2-оор үржүүлээд 20 кН метр хэмжээний момент үүснэ гэж. За ийм байдалтай байна. За 2 дугаар огтлол. За мөн л тооллыг зүүн гарталтаа авсан байна. 2 м-ээс 4 м завсарт. За 4 гэдэг нь энд байгаа. Тэгэхээр тооллыг эндээс авсан учраас 6 м завсарт юм байна. 6 м завсарт. За QZ2 гэвэл F хүч доошоо чиглэж байна. Хасах тэмдэгтээ реакцийн хүч RB дээш нь чиглэлтэй авсан. Нэмэх тэмдэгтээ Q орж ирлээ. Хасах тэмдэгтээ Q гүржин Z2-оос хасах нь 2 гэсэн тэгштгэл чиглэлээ. За Z2 зай маань өөрөөр хэлбэл эндээс энэ огтлол хүртэлх зай байгаа. Тэгэхээр 2 м зайг хасахаар энэ дархуул ачаал үүсэж байгаа хэсгийн урт гарна. Ингээд төвлөрсөн хэлбэртэйгээр ийм бичигдлээ. За моментын тэгштгэл MZ2 гэвэл хасах FZ2 болно. Огтлын төвтэй харьцангуйгаар энэ хүртэл зай мөр нь болно. Ингээ хасах тэмдэгтээ. За төвлөрсөн моментыг оруулж ирье. Хасах тэмдэгтээ огтлын төвтэй харьцангуйгаар ингэж эргүүлж байна. За Q-гээс оруулж ирье. Q гэвэл Z2-оос хасах нь 2 гэвэл төвлөрлөө. Дахиад Z2-оос хасах нь 2-ыг хагасаар үржүүлвэл мөр нь болж ирнэ. Реакц хүч RB-г оруулж ирлээ. RB Z2-оос хасах нь 2 гэсэн мөр бичигдэнэ. За ийм байдалтай. Тэгштэглүүд бичигдлээ. За ингээд 2 дугаар огтлол 2 м үед Z2 2 м үед хөндлөн хүчийг анхаарал үзье. QZ2 гэвэл за F утга 10 байгаа. RB 68 гэж бичигдсэн юм байна. Энд байгаа утга 2-оос 2-ыг хасахаар тэг болно. Ингээд нэмэх утгатай 58 кН болох. За моментын утгыг анхаарал үзэх юм бол MZ2 гэвэл за 2 м-ийн хойдлын 2 хэсэг тэгтээ тэнцүү болно. 10-ыг үржих нь 2 моментын утга 30 гэж өгсөн юм байна. Хасах 30 ингээд хасах 50 кН метр болох. Гоцоо утга арчи тийм юм байна. За 6 м үед Z2 дугаар огтлол 6 м үед
За QZ2 гэвэл за өмнөх энэ хоёр утга нэмэгдэж байгаа 58 гээд 58-аас хасах нь Q гүржих нь 4 болно. Q20 байгаа. 20-ыг гүржих нь 4 болголоо. Ингээд хасах тэмдэгтээ 80-аас 58-ыг хасаад хасах 22 кН болгоч. 22 кН. За моментын утга одоо MZ2 гэвэл MZ2 гэвэл за хасах 10-ыг гүржих нь EP утга 10 байгаа. Тэгтэл энд байна. 6-аг орлууллаа. Момент хасах 30 байгаа. Q-г орлууллаа. 20-ыг гүржих нь 6-аас хасах нь 4-ийн квадрат хуваах нь 2 гэсэн хэлбэртэй бичигдлээ. RB 68 байгаа. 68-ыг гүржих нь 4-өөс хасах нь 6-аас хасах нь юм байна. 6-аас хасах нь 2 гэд ийм байдалтай бодогдлоо. За бодсон утгыг хангаад тоо утгыг анхаарал үзэх юм бол 22 кН метр гэсэн момент эерэг утгатай тогтлоо. За 3 дугаар өгтлийг энд хийчихье. Тооллыг баруун гарталтаа Z3 гэвэл 3 дугаар өгтөл. За 3 дугаар өгтөл тгээс 1 метр завсарт хийнэ гэж. За QZ3 гэвэл тооллыг баруун гарталтаа авсан үед дээш чиглэсэн хөндлөн хүчийг хасах тэмдэгтээ ав гэж байна. За реакцч RC хасах тэмдэгтээ байгаа. Хасах тэмдэгтээ орж ирлээ. Ингээд хасах 22 кН гэсэн утга гаргалаа. За моментын тэгштэл өчөх юм бол 3 дугаар өгтөл дээр MZ момент гэвэл RB-гээс өгтлийн төвтэй харьцангуйгаар ингэсэн момент үүсгэж байна. Цагийн зүйний эсрэг тэгэхээр нэмэх тэмдэгтээ ав гэсэн юм байна. RC-г үржих нь Z3 болно. За энд зай ашиглаад чи Z3-ын тэг үед MZ3 момент нь тэг болголоо. Z3 1 метр үед MZ3 гэсэн момент нь за RB RC 22 байгаа. Нэгээр үржүүлээд 22 кН метр гэсэн утга гаргалаа. За ингээд эхлээд дотоод хүчний хипүүрийн хөндлөн хүчний хипүүр байгуулъя. Бодсон утгуудаараа. За арай өөр хөнгөөр зурчих. За суур шугам хөөх хөнгөтэй палмастраар зурхыг хичээ. За суур шугам авлаа. 1-р өгтөлд хас 10 байна. Хөндлөн хүчний хипүүр тогтмол утгатай юм байна. За энд хас 10 гэдэг утгыг ингээд тэмдэглэж. За хас 10. Дараа нь 2 дугаар өгтөлийн үед 58 болжээ. Дээшигээ эерэг утгатай нэмэгдлээ 58. За 6 метр үед хас 22 болжээ. Эерэг утгатай энд хасах тэмдэгтэй 22 гэсэн утга. За 3 дугаар өгтлийн үед хөндлөн хүчний утга хас 22 тогтмол байна. Энд тэгшүүн тэмдэгтэй энэ хэсэгт хасах тэмдэгтэй. За ийм зурглаа. За энэ л хөндлөн хүчний пүр Q кН гэсэн нэгжээр ийм пүр зурглаа. За дараа нь гулзайлах моментын пүр зуръя. Гулзайлах моментын пүр зуръя. Гулзайлах моментын пүр М кН
метр гэсэн нэгжээр. За нэгдүгээр өгтлийн үед тийг байж хагаад хасах арга болжээ. За энд хасах тэмдэгтэй гурвалжны хуулиар арга болголоо. За хоёрдугаар өгтлийн ихэн дээр хасах 50 болжээ. За энд 9 доошоо буух юм байна. 50 гэдэг энэ тодорхойлоо. 50 гэдэг. За 6 метр үед гулзайлах моментыг энд бодсон юм байна. 22 нэмэх тэмдэгтэй утга гарсан байна. 22 гэдэг энд тэмдэглэл хийе. 22. За энэ хэсэгт хөндлөөч тэгтээ тэнцүү байгаа хөтөл дээр нэг параболын оройн цаг гардаг. Яг энэ хэсгийг бүрвэл парабол хэлбэртэйгээр ийм их бүр дүрслэгдэх юм байна. Нэмэх тэмдэгтэй энд хасах тэмдэгтэй. За 3 дугаар өгтлийн үед тэг үед момент тэг байна. Баруун гортлоосоо. За тэгээд 1 метр үед 22 болсон юм байна. Энэ хэсэгт 300 хэлбэртэйгээр ингэж дүрслэгдэнэ гэж. За бүр ийм байдалтай дүрслэгдлээ. За дараа нь бид энэ хэвүүр дээрээс хөндлөн хүчний утгыг олно. Хөндлөн хүчний утга тэгтээ тэнцүү авах үед энэ оройн цэгийн утгыг олох шаардлага гарч ирлээ гэвэл 20 дугаар өгтлийн хөндлөн хүчний тэгштэглийг тэгтээ тэнцүүлнэ. Энэ тэгштэглийг. За хасах F нэмэх нь RB хасах нь Q гүрчин Z2 штрих гэж 2-ыг хасч гүн ингээд тэгтээ тэнцэн. За ингээд Z2 штрих зайг олох юм бол за хасах F нэмэх нь RB Q хувааж өгөөд 2-ыг нэмж өгөх юм байна гэдэг. За ингээд бодсон тоо утгыг шууд олоод 50 4.9 метр гарсан юм байна. 4.9 метр. За биднийхээр бол энэ хоорондын зай дэсин хүртэл 4.9 метр зайд энэ хөндлөөч тэгтээ тэнцүү байна гэдэг. За 2 дугаар өгтлийн үед Z2 штрих нь 4.9 метр үед моментын утга утгын MZ2 штрих гэдэг. За тэгвэл энэ утганд орлуулна. Хасах 10-ыг бүрчих нь F нь 10 байгаа 4.9. За моментын утга энд M 30-аар өгсөн. Хасах 30. За нэмэх нь RB-г оруулж ирье. RB-гээс 4.2-аас 2-ыг хаслаа. RB нь 68 байна. 68-ыг үржих нь 2.9 болголоо. 4.9-ээс 2-ыг хасаад. За Q хасах тэмдэгтээ орж ирэх юм байна. 2-ыг үржих нь 2.9-ийн квадрат хуваах нь 2 гэдэг. За ингээд бодсон утгыг харах юм бол 34.1 килоньютон 34.1 килоньютон метр гэсэн утга гарлаа. За ингээд параболын оройн цэгийн утга 34.1 гэсэн утга гарлаа. За гулзайлт үед дотоод хүчний хэвбэр ийм байдалтай байгуулагдана. За эндээс дүгнэлт хийж болно. Дүгнэлт хийх юм бол гулзайлт үед дамнуурт төвлөрсөн хүч үйлчилж байвал тэр хүчний хэмжээгээр өсөлттэй зурагдана гэж ийм ойлголт байна. Тэгэхээр биднийхээр бол энд байгаа утга 10-аас 58 эсвэл 58-аас 10 хүртэл хасах арга хүртэл 68 килоньютон реакц хүчний хэмжээгээр өсөлт гарлаа гэж харж болох юм. За дараа нь тархвал ачаа үйлчилж авах үед хөндлөн хүчний бүр налуу шугамар зурагдана. За налуу шугамар
зурагдах хэлбэр нь энэ байна хөндлөн хүчний эпюр. За дараа нь төвлөрсөн момент үйлчилж явах юм бол тэр огтлол дээр төвлөрсөн моментын хэмжээгээр өсвөлттэй зурагдана. Ийм байдалтай зурагдана. За биднийхэр бол энэ утга 20 байгаа юм байна л да 20 байгаа юм байна. Ингээ 30-ын хэмжээгээр өсөрнө. Энд чинь нэгдүгээр огтлол байгаа. Энэ моментын эпюр энд 20 гэдээ гаргасан. Тэгэхээр энэ утга бол 20 байгаа юм байна. Ингээд 30-ын хэмжээгээр өсөлт гарсан гэсэн үг. За дараа нь тархвал ачаа жиг тархвал ачаа үйлчилж явахад парабол хэлбэртэй эпюр зурагдана. За эпюр нь ачааллын өдөр тал нь ачааллын хэсэг чиглэсэн байна. За ингээд параболын оройн зэг нь хөндлөн хүч тэгтээ тэнцээ байгаа огтлол дээр олдно гэж юм байдалтай төслөгдөнө. За гулзалтын үеийн хөндлөн хүч тархвал ачаа гулзалт моментын дифференциал хамаарал за мөн тэмдгийн дүрм анхаарч үзвэл дамнуурын гулзалтын үед ийм онцлог шинжүүл ажиглагддаг юм шүү. Тэр оюутнууд та бүхэн инженерүүд гэсэн тооцоо хийх үед эпюр байгуулчихад дотоод хүчний эпюрээс зөв байгуулсан хэсгээ харах юм бол төвлөрсөн момент байгаа газар өсөлттэй, төвлөрсөн хүч байгаа газар өсөлттэй, тархвал ачаа байвал хөндлөн хүч налуу, гулзалт момент парабол хэлбэртэй зурагдана гэх мэтлийн юм онцлогуудыг анхаарч үзэх ёстой. За дотоод хүч байгуулдаг, дотоод хүчний эпюр байгуулдаг гол зорилго нь болохоор энэ байна. Өөрөөр хэлбэл хаана дотоод хүч гулзайлах момент их байна тэр газар бат бүхийг бууруулах чадвар ихтэй байна гэсэн үг. Тэгэхээр энд 50 кНм огтлол дээр буюу энэ V огтлол дээр гулзайлах момент их байгаа учраас энд эвдэл үүсэх магадлалтай. Дамнуурын бат бүхийн тооцоо хийж явах үед энэ огтлол дээр аюултай огтлол байна гэж тооцоо байна. За ингээд гулзалтын дотоод хүчний эпюр байгуулах ойлголтыг дуусгая.